Зэс дуулын эцэгтэй заваадад ажил хийдэг манайхны хоёр хүн нэг өдөр газрын гарц үзэхээр явжээ. Тэдний хадлагын газар Северушка голын гэртээ холхон байдгсан. Амралтын өдөр таарсан бөгөөд сүрхий халуун, урд өдөр нь бороо орсон агаар чиглэг тунгалаг байлаа. Хоёулаа гүмэшгийн уурхад ажил хийж ногоолон нумин малтаж гаргана. Заримдаа тас ранжийн зэсч болдог байлаа. Нэг нь гэрлээгүй залуухан хүү хэрнээ нүдэнд нь хэдийний хөх цагираг сууж эхэлжээ. Нөгөө насаар ахимаг зүдэрсэн байдал илт бөгөөд хоёр нүд нь сүмийн хөхөрч хацар нь хүртэл зэвхээрээд босох суухтаа ханиалгадаг болсон байна. Үүл манан суунаглаж шувууд дэрхийн өндөрт хөөрч баясан жиргээд ойд сэтгэл сэргэм сайхан байвч мань хоёр халуунд ядарч туйлсаар Красногорийн уурхад хүрчээ. Тэгэхэд тэр уурхагаас төмрийн хүдэр авдаг байсан юм. Тэс модны сүдэрт ногоон дээр хөвтөнгүүд хоёулаа унтаж орхисон байна. Хажуунаас нь хүн нудраад авах шиг болоход залуу нь сайн нэгэм сэрээд өндийж харвал том ургаа чулууны хажууханд овоосон хүдэр дээр нэгэн бүсгүй буруу хараад сууж байж л дээ. Гизгийг нь харуул залуухан бүсгүй бололтаа гин. Гизг нь хөхөмдөг хар өнгөтэй. Манай хөхнүүдийн гизэг шиг жодгонсон биш. Ар нуруугийн дагаад наалтчихсан мэт харагджээ. Гизэгнийх нь үзүүрт ногоон гэвэл гэхээр бас улаанч гэж хэлмээр тууз зангидсан байна. Тэр тууз нь нэвт гэрэлтэж зэс ялтас мэт хангин нь уурхаж. Залуу тэр бүсгүйн гизийг гайхан шохорхохын сацуу цааш даамаа ажиглавал намхан нуруутай болохоос аятайхан хөхөн байлаа. Байд сууж ядан хөл дороо юм ирэх мэд тонгоосноо гэдийж баруун зүүн хоёр тал руугаа ээлжлэн бүхэлдэж байснаа гинт босон хараач гараа алдалснаа буцаж суугаад дахин тонголцгоожээ. Нэг үгээр хэлэхэд өрөмний өчиг хүүхэн байв. Аман дотроо юм шулганахын дуулдавч ямар хэлээр ярьж байгаа нь үл ойлгохдох бөгөөд хинтээ ярьж байгаа нь үл үзэгдэнэ. Үргэлж инээхийг бодвол их л цугаатай байгаа бололтой. Залуу үг хэлэн завдсан боловч "Ижи минь, эн чинь уулын эцэгтэй байна шүү дээ. Өмсөн хувцас нь мөн байна. Би яагаад даруухан ажигласангүй вэ? Гизгээрээ миний нүд хуурч шүү дээ" гэж хүүгийн санаанд гинт оржээ. Өмсөн хувцас нь нарт хорвоод ирээд олдохгүй ховор хувцас ажээ. Торох шиг ногоолонгоор хийсэн плат өмсжээ. Чулуу хэрн харахад торох шиг илээд авмаар оюу байдаг юм. За гай аржээ. Ажиглахаас нь өмнө арилаад өгөх юмсан гэж залуу хүү бодож суувгин. Зэс дуулын эзэгтэй хүнээр доог тохуу хийх дуртай гэж өвгчүүлээс дуулсан байжээ. Ингэж бодож байтал бүсгүй эргээд харсан байна. Зэс дуулын эзэгтэй цагаан шүдэ яралзуулан инээмсэглэж залууд хөгжилтөөгөө ширтэн тоглоом хийж ийн өгүүлв. Степан Петрович, чи дэмэл бүсгүй хүний гоо үзэсгэлэнд ширтэд сууна уу? Зүгээр харсан ч мөнгө авдаг юм шүү дээ. Дэргэд ирж суу та. Хоёулаа жаахан ярилцъя. Залуу авч бие бариад сэжиг мэдэгдэлгүй суув. Уулын эзэгтэй ич идчихээ ч гэсэн бүсгүй хүн шүү дээ. Би эр хүн байж бүсгүй хүнээс айд сүрдвэл ичигтэр болно гэж Степан дотроо бодов. Залуу авч бие бариад сэжиг мэдэгдэлгүй суув. Уулын эзэгтэй ич идтэй ч гэсэн бүсгүй хүн шүү дээ. Би эр хүн байж бүсгүй хүнээс айд сүрдвэл ичигтэр болно гэж Степан бодоод чамтай ярих заваалгаа хадлан үзэх гэж яваад ундаас чадраад унтаж хоцорчээ гэв. Бүсгүй сонсоод инээмсэглэн байж чамд л хожоотой шүү дээ. Чамтай ярих юм байна. Наашаа ярьж суу гэж түүнийг дуудав. Очгоос өөр аргагүй болсныг мэдээд хүү баслаа. Хүүхэн овоолсон хүдрийг тойроод ир гэж байгаа бололтой гараараа тохиж харагдав. Хүдрийг тойроод очвол тоо томшгүй олон гөрүүл богнорчээ. Зарим нь ногоон, хөх цэнхэр, алт бидэрлсэн эс шавар адил өнгөтэй, зарим нь шил гүлтгэн шиг ялалзаж, зарим нь хагд мэд цайлалзаад бас хээ угалц чимэгтэй юм шиг янз ажээ. Бүсгүй инээмсэглэн сууснаа. Степан Петрович минь дээ. Миний цэргүүдийг битгий гიშгээрээ. Чи бие том, хүнд цаатуулчин жижигхэн амьтад шүү гэж хэлээд алга ташсан гөрвөл ярагдан Степанд зам тавьж өгөв. Залууг дээшээ ир зогсоход бүсгүй инээмсэглэн дахин алга ташаад одоо чи хөл тавих газаргүй боллоо. Зарц нарыг минь бяц гიშгүүл чамд гай зовлон учран шүү гэж хэлв. Доошо харуул гөрвөл нэг дор цугларч газар таних харахгүй болоод энэ угалц босон алагш шалаг дээр зогсож байх шиг Степан санагджээ. Степан доошо хараад эн чин тэсний хүдэр байна шүү дээ гэж бодож зогсов.
сайхан засаж өнгөрсөн төрөл бүрийн хүдэр ажээ. Гөлтгөн, андуурга, янз бүрийн гялга зэрэг ногоолонтой төстэй чулууч байлаа. "За, Степанушка минь дээ. Миний хэн болохыг одоо танив уу?" гэж бүсгүй асуугаад тачхиндал хөхөрч, "Надаас айх хэрэггүй. Би чам муу юм хийхгүй" гэж хэлв. Ийхүү доогөлж эгдүү хүрмээр үг хэлэхэд залуу тэр бүсгүүд гомдоод ихэд уурлаж, "Би уурхайн ажилчин хүн. Хинээс айх юм?" гэж бараг хашгиран хэлсэн байна. "Айдаггүй бол сайн байна. Хинээс ч айдаггүй зоригтой хүн надад хэрэгтэй байгаамаа. Маргааш өглөө уурхаа руу орохоор очиход уурхайн захирагч ирчихсэн зогсож байх вэ. Би чамд үг зааж өгнө. Чи захирагчтай хэлээд очоорой. Чи мартва" гэж захиад ийм үг зааж өгөв. "Өмхийн новш минь, чамайг Зистуулын эзэгтэй Красногорын уурхаагаас зайлгэж байна. Хэрэв миний ган дуулгыг эвдэж эхлэх юм бол Гүмешкийн бүх зэсийг газрын гүнд оруулж авах аргагүй болгон шүү." Ингэж захиад бүсгүй нүдээ онийлган, "Мэдвүү, Степанушка минь, уурхаад ажил хийдэг хинээс ч яхав гэж хэлсэн бидтэй чи. Тэгвэл миний засан энэ үгийг захирагчтай хэлээрэй. За одоо яв да. Хамт яваа цаад хүндээ хэлсэн хэрэггүй. Ядсан тэр амтныг ийм хэрэгт оролцуулаад юу хөө. Цаашаа гэж захиад чи энэ хүнд багч гэсэн тус үргээрэй" гэж бүх шувуунд хэлв. Бүсгүйг дахин алга ташсанд гөрвүүл ботрон одов. Эзэгтэй өөрөө босон харайж чулуунаас барингууд дээр нь үсэрч гараад гөрвүү шигээ дамжин одов. Гар хөлн ногоон савар болон хуурж шордоос нь сүлдээ болжээ. Зоон нуруу нь тэхий гол хүртлээ хар судал татан харагдах бөгөөд хүн толгойтой болсон байна. Уулын орой дээр гарч эргэж хараад, "Миний згсэн үеийг мартуузай. Степанушка минь, өмхийн авч чамайг Красногорын уурхаагаас зайлгэж тушааж байна" гэж хэлж очоорой. "Миний загсанчлан захирагчтай хэлээд очвол би чамтай суун шүү" гэж хэлжээ. Залуугийн ч дургүй хурж, "Түй, яасан муухай амт юм бэ? Очиж би гөрүүлдээ суух юм гиндэ" гэд нүлэмжээ. Залуугийн нүлэмж байхыг үзээд эзэгтэй тачхиндал хөхөрч, "За яах вэ? Хоёулаа хожим уулзаж ярилцъя да. Хилээд очие гэж санаа шийдвүү" гэж асуугаад толгоон цаагуур ороход ногоон сүл нь гэлсгээд далтарв. Залуу ганцаараа хоторчээ. Уурхаан орчин нам гүм. Гагцгүй овоолоостой хөдрийн цаана хамт яваа нөхрийнх нь хурхирах чимээ сонстно. Степан нөхрөө сэрэж хадан хадах газартаа хүрч газрын гарц үзээд орой тишээ харжээ. "Яа байц, уулын эзэгтэй загсныг захирагчд хэлнэ гэдэг амаргүй хэрэг" гэж Степан санааширсаар байв. Түүнийг өмхий дотортой амтан гэж олноороо ярьдаг билээ. Бис хэлхээ бас айн. Тэр бүсгүй уулын эзэгтэй болохоор ямар ч хүдрээр хуурч чадна. Тэгэхэд эзний шитгэлийг яаж давна? Бүсгүй хүн цайхаж бие хоосон магтсан болох нь бүрч долооноор ичгүүртэй хэрэг. Степан инхүү эргцүүлэн бодож зориг гарган, "За дүүрсэн хэрэг. Уулын эзэгтэй загсан үеийг захирагчд хэлээд очие" гэж санаа шуулууджээ. Маргааш өглөө нь ажилчид уурхаан аманд цугларахад захирагч хурж ирэв. Бүгдээр малгайгаа авч дуугаа зогсоход Степан захирагчийн дэргэд очиж, "Би өчигдөр Зистуулын эзэгтэйтэй тааралдлаа. Тэрээр чамд хэлгэж надаараа үгдээсэн юм. Өмхийн новш чамайг Красногорын уурхаагаас зайлгэж тушааж байна. Хэрэв чи түүний ган дуулгыг эвдвэл Гүмешкийн уурхаан бүх цэсийг дотогш нь оруулж авахын аргагүй болгоно гэж уулын эзэгтэй чамд хэлвэлээ" гэв. Захирагч уурсан сахлаа шүвэлгэж, "Юу гинэ чи? Сохтуу байна уу? Солио өвчин тусав. Илгэнцгий чинь эзэгтэй. Хинт чи ийм үг хэлж байна? Чамайг би гайгүй хашгираагаад өгье" гэсэнд Степан, "Чиний дургайндоо харин ингэж хэлж очоорой гэж эзэгтэй тушаасан юм шүү дээ" гэжээ. Энийг сайн зодоод уурхаан мухарт хатаачих, харангатаж унахааргүй шар будаа чанж голын зэмлж бай. Шийтгэлийг нь хөнгөлтгүй оноо. Юухан л гарвал хайр найргүй жанчаарай гэж хашгирав. Степаныг зодож уурхаад оруулаад хайчрав. Уурхаан харгалзаач гэж нэг нохоо ир хамгийн өөдгөн мухар зааж оруулжээ. Ус чихтэй сайн хөдөр ховор аль эрт орхихоор болсон газарт Степаныг авчирч ажил хийж болохоор урт гинжээр уйжээ. Хүнийг элдвэр басамжлан даралдаг хамжилгат ёс гэж ямар шүү үе байсан нь илт билээ. "За чи энд жаас сэлгүүцтэй. Хэдий л цэвэр ногоолон олбол чиний шитгэл төдий чинээ хөнгөрнө" гэж харгалзагч юр өрөвдөг шинжгүй хэлсэн байна. "Одоо яа гэвдээ?" Харгалзагчийг явмагц Степан Йотуу аваад ухаж эхлэв. Бирштаач залуу байж харвал хоосонгүй баймар газар байжээ. Ногоолн чулуу хүн авч хаяад байгаа юм шиг л нурж ирээд байсан байна. Ус чалга болж уурхаад хуурай болов.
Ашгүй уулын эзэгтэй намайг мартсангүй дээ гэж Стефан бодов. Ийхүү бодтол их туяа татав гин. Харвал уулын эзэгтэй ирээд өмнө нь зогсож байлаа. Степан Петрович сайн ир байна. Өмхийн навшаас айсангүй миний цагсан үеийг хилээд очижээ. Магтаал хүртгэр хүн байна да. Одоо хоёулаа явж хормын инж үзэхүү дээ. Би ч хэлсэн үгэндээ хүрнэ шүү гэж уулын эзэгтэй хэлсэн байна. Өөрөө харин дурамчхан байгаа мэт хөмсгөө зангидан зогсно. Эзэгтэйг алга ташхад гүрвлүүд ирж Степаны гинжиг салхав. Шийтгэлийнх нь хэмжээнээс 2 дахин илүү буулгаад өг. Торох шиг сайхан ногоолонгоос шилж байгаад өгөөрэй гэж уулын эзэгтэй тушаагаад Степанд хандан. Нөхөр болох залуу минь миний инжиг үзтээ гэв. Эзэгтэй түрүүнд нь Степан араас нь дагаад явжээ. Эзэгтэй явсан зүгт торох тэглэх юм үгүй ажээ. Газар доор янз бүрийн эрдний чулуугаар доторлсон цэлгэр удам танхим байлаа. Ногоон, алтлаг, бидэрлсэн шар, зис цэцгийн хээтэй, хөх, цэнхэр өнгийн хантай. Нэг үгээр хэлэхэд үгээр хэлхийн аргагүй гойж чимсэн ажээ. Уулын эзэгтэй өмсөн хувцас солигдож нэг үе шил толмиг гялцаж байснаа бүдгэрэн алмаз эрдэнэ шиг гялтганж заримдаа зис адил улаан шаргалтан бас ногоон торох шиг тунарна. Уулын эзэгтэй явж нэг газар орж зогсоод цааш нь химэрлэгт шар илс шороо олон мод газар өрүүлжлэн. Явж үзхийн хэрэг байна уу? Бид одоо Красногорын чахтоор ирээд байна. Энэ бол Гүмэшгийн дараа орох хамгийн өвөөжтэй чухал газар юм шүү гэж хэлжээ. Өргөн удам танхим байхыг Степан харлаа. Дотор нь тавьсан ор дэвсгэр, ширээ сандал, эсрэг ранжин зэсээр хийжээ. Тасалгааны ханыг ногоолонгоор алмас эрдэнэ шигтэн хийж, адрыг бүдэг өнгийн зосоор бодож цэцгийн хээ тавьжээ. Хоёулаа энэ сууж ярий да гэд эзэгтэй мухар эсэр дээр сууж миний инжиг үз үү гэж асуув. Үзлээ гэж Степан хариу өгөв. Тэгвэл хоёулаа гэрлэх үү дээ. Степан юу гэж хариулахаа мэдэхгүй сув. Степан сүү тавьсан хүүхэндээ хүн өнчин өрөөсөн сайн охин билээ. Гоо үзэсгэлэнгээрээ эгэл тэр бүсгүй уулын эзэгтэйдээ яахан тэнцэх билээ. Степан аргаа баран чиний буулгасан инж хаад ноёдтол зохих инж байна да. Би бол жирийн нэг ажилчин хүн шүү дээ гэв. Хонгор минь чи битгий займруулад бай. Намайг ихнэрээ болгож авах хэсгээ шуудхан хилчих гэж хэлээд уруу царайлан хариу хүлээд сув. Би өөр хүнд амласан юм аа. Чамайг ихнэрээ болгож чадахгүй хэмээн шууд хэлээд одоо ч хэлгэнэж гарах байх таа гэж Степан боджээ. Гэтэл эзэгтэй харин ч баярлж байх шиг. Степанушка чи ястай ир хүн юм. Миний цагсан үгийг захирагчдаа хэлж одоо 2 дахин илүү магтъя. Чи миний дагуулсан чунж ихнэр болох Настенкагаа чулуун хөхнөр сольсонгүй. Бүсгүүд чинь бэлэг болгоё гэж хэлээд том ногоолон хайрцгийг Степанд өгчээ. Ногоолон хайрцагт эмэг бөгжнөөс эхлээд ямар ч баяны сүйд хүүхэнд байхгүй бүсгүй хүний гоёл чимэглэл дүүрэн байлаа. Энэ хайрцгийг чинь би яаж дээш авч гарах вэ гэж Степаныг асуугаад эзэгтэй. Санаа зовох хэрэггүй болноо. Чамайг би захирагчийн чинь гараас сулна. Чи залуу их нэртэйгээ баян тансаг аж төрөх болно. Харин хожим намайг дурсан санаж болохгүй гэдгийг чам захиа. Энэ миний 3 дахь сорилт шүү. Одоо хоолонд идэж үү гэж идэхүү гэж хэлээд алга ташид гөрвүүлүүд ирж идэ ундаануудыг ширээ дөрөн өрлөө. Ногоотой шүл, загстай билүү, хоньны мах Березнээс аваад Орос ясны амтд цушаар дайлжээ. За Степан Петрович минь, үлзийдөө сайн яваарай. Намайг битгий дурсаарай гэж хэлээд уулын эзэгтэй нулимс туслуулцав. Бөөнөр туслан буй нулимс бүсгүйн алхан дээр жижигхэн үрэл болон цацран байлаа. Атах дүүрэн үрэл Степанд өгч. Наа үүнийг авдаа. Энэ чулуунд их үн өгнө. Чи баяжнаа гэж хэлжээ. Үрлэн чулуун цэв хүтэн байхад бүсгүйн гар амьд хүний гар шиг халуун бөгөөд үл мэдэг чичирч байжээ. Степан чулууг авч мэхийн яслаад одоо би хаашаа явах вэ гэж асуухдаа царай нь бас л уйдгартай харагдав. Уулын эзэгтэй хуруугаар заасан зүгт уурхай хонгор шиг гарах газар нэгдлээ. Дотор нь өдөр шиг саруулхан ажээ. Степан тэр хонглоор явж газрын элдв эрдэнэсийн баялаг сонирхон үзээр нэг мэтгэд уурхайхаа мухарт ирсэн байжээ. Хонгол харагдаж бүх юм хуучин хിവэр болов. Нэг гөрүүл ирж Степаныг шинжлэв. Эрдэнэсийн сан дүүрэн ногоолон хайрцаг нь гинт жижигхэн болж Степан түүнийг өөртлөв. Төдөлгөө уурхаан харгалзагч хурж ирэв. Басамжилж дайжигнах санаатай ирснэ харин төрөл бүрийн тунмал сайхан ногоолон шийтгэлийн хэмжээнээс хавгүй илүү аваасныг хараад яасан хачин жигтэй юм бэ? Яаж юм их олов гэж дотроо боджээ. Уурхаан мухарт орж үзээд эндээс чинь хинч гисэн хідэл бол хэдий ногоолон олох газар байна да гэд Степаныг
өөр мухарт аваачиж оронд нь ачуугээ суулгаж. Маргааш нь Степан шинэ газар ухаж эхлэхэд ногоолон урд адил нурж ирээд бас мушгаа ранжин зисч гарч байлаа. Харгалзагчийн ачуугийн оцон мухраас хоосон чулуу андуур хоёроос өөр үзээд өгье гэсэн ч хэрэгтэй юм гарсангүй. Харгалзагч учир явдлыг мэдээд захирагчийн ирж нэгэнгүү тоочив. Степан ад чөтгөртэй нөхцөжээ гэхэд захирагч юутай нөхцөн түүнийг дурын хэрэг. Бид л ол зомог ихтэй байвал болоо юм шүү. 100 пүү ногоолон олж өгвөл хамжилгаас сулна хэмээн намайг амлаж байна гэж хэл гэжээ. Захирагч Степаныг дөнгнөөс салгаж Красногорын уурхад ажил хийхийг зогсоо гэж тушаав. Красногорын уурхад төмрийн өдөр зэсийн холцтой гарч ширэм бохирдуулаад байх болсон юм. Цаад мангууч нь эртүүд ортой юм хэлжтэй. Яаж мэдхэвдэ гэжээ. Харгалзагч захирагчийнхаа амлаж хэлснийг ирж ярихад Степан эрх дураар ам зуух дургу хэн байх билээ. Хичээж үзье. Олж чадвал миний аз биз гэж хэлж гинэ. Төдгийн Степан ол гэсэн ногоолон тэдэнд олж өгсөн байна. Тэд ногоолон уурхаан гүнээс гаргаад бид ийм л сүрхий улс та гэж бардамсан хэрн Степаныг хамжилгаас сулсангүй. Тэд том ногоолон олсноо эзэндээ бичжээ. Эзэн Петербургээс саатан ирж хэрэг явдлыг дуулж мэдээд Степаныг дуудуулав. 5 алдаас богиногүй баг нь хийж хүрх ногоолон олж өгвөл чамайг зоргоорчин тавина гэж тайж усаагаа барьж амлах хэмээн эзнийг хэлэхэд Степан нэг удаа ингэж амлаад намайг мэхэлсэн. Би хаширсан хүн шүү. Урдаар чөлөөлөх бичээ хийж өг. Тэгсний сүлд оролдож юу болохыг үзье дээ гэв. Эзэн уурлаж шалт дэвслэн хашгирсан боловч Степан өөрийнхөө ороо зүтгэн миний хүүхний хамжилгаас чөлөөлөх бичих хийж өг гэж хэлэхдээ арайтай л мартчихсангүй. Чөлөөт хүн хамжлага их нэртэй байна гэдэг ямар ёс байх вдэ гэжээ. Степаныг яггүй яхэр юм гэж эзэн мэдээд хамжилгаас чөлөөлөх бичих хийж өгөв. Маа хичээн шүү чи гэв. Миний азал мэдэх хэрэг гэж Степан хариулав. Степан тэр уулан дотор ямар эрдэнэс байгааг сайн мэдэж авсан бөгөөд уулын эзэгтэй тусалсан болохоор эзний таалалд нийцэх уртаараа 5 алд ногоолон олж өгсөн байна. Тэр ногоолонгоос тэд хэрэгтэй багнаа засаж аваад дээш нь гаргажээ. Эзэн тэр багныг Петербург хотын гол сүмд бэлэг болгон илгээсэн байна. Степаны анхны олсон ногоолонг одоо болтол хотод би гэлцэх бөгөөд хамгийн ховор нэмтэн зүйлгэж эрхэмлэн хадгалдаг гэж ярилцдаг билээ. Ингэж Степан хамжилгаас суллагджээ. Тэр үеэс эхлэн Гүмешкийн уурхаан бүх баялаг сураггүй алга болж номин чулуу элбэг байх шиг харагдавч ихэнх нь андуур гажээ. Судалтай ранжин зэстийн сураг алдарч ногоолонч алга болж уурхааг усавч эхэлсэн юм. Энэ үед Гүмешкийн уурхай ашиг алдарсаар сүүлдээ усан давтжээ. Ногоолонгоор баг нь засаж сүмд тавьснаас зэстуулын эзэгтэй хэлэгнүү гэж ярих болсон байна. Энэ нь уулын эзэгтэй хувьд огт хэрэггүй юмны нэг ажээ. Степан жад жаргал үзээгүй байна. Хайртай сэтгэлтэй хүүхэнтэйгээ хандлан сууж, тоглох сайхан орон гэр төхөрсөн ч баяр баясгаландаа аж төрж болох дайсан авч уйтал гуниг тавтаж өвчин зовлон ороох болсон байна. Тийхүү харсаар байдал замхран үгүй болсон байна. Би өвчтөө хариугүй хэрн түлээ мод түүж анги өрөө хийж Красногорын уурхаа руу байн явж ол зомоггүй гэртээ буцаж ирэх болж. Нэгэн намар цаг гэрээсээ гараад эргэж ирээгүй байна. Алгал байж хаашаа яваад алах болов гэж хүмүүс гайхаж олуулаа нэглээд иржээ. Степан уурхаанд иргэд том чулууны хажууд үгсэн хэвтэв. Нүүрэнд нь инээмсэглэл үлдэж буун цэнэгтэй хിവэрэ дэрэгдэн байв. Хамгийн түрүүнд хараад гүүж хүрсэн хүний ярих нь урд өмнө үзэгдээгүй том ногоон гөрүүл талигачийн дэргэд байсан гин. Талигачийн дээрээс өнгийн сусан гөрвлүүдийг өндийхэд нь ажихад нүднээс нь нулимс тусалж байсан гэж тэр хүмүүс ярьсан байна. Хүмүүсийг гүүж ирэхэд тэр гөрүүл хад дамжин алга болсон байна. Өөр юу ч олж харсангүй. Талигачийг гэрт нь авчирч угаалга хийж байхад үрэл цухууж байсныг ажиглжээ. Ногоон үрэл Степаны атгаар дүүрэн байсан гэжээ. Эрдний чулуу таныг нэг хүн ногоон үрлийг ажиглаад эн чинь маргад эрдэнэ гихч мөн байна. Их ховор үнэтэй чулуу да. Настасия чамд барагдашгүй их баялаг хоцоржээ. Степан энэ чулууг хаанаас олвоо гэж гайхан хэлсэн байна. Талигач миний ийм чулууны тухай огт дурсаж байгаагүй юм гэж Настасия ярьжээ. Степан Настасиятай суухаасаа өмнө том ногоолонтой хайрцагтай юм бэлгэлсэн байна. Хайрцаг дотор ховор сайхан гоёл чимэг их байвч ийм чулуу байсныг Настасия огт үзээгүй ажээ. Ногоон үрлэн чулууг Степаны гараас авахд тоос болон бутарч халах болов.
Ийхүү Стефан тэр чулууг хаанаас олсныг тэр үедээ хэн ч ухаж мэдсэнгүй билээ. Хүмүүс Красногорын уурхайг ухаж сэндчээд зэсийн гялаг бүхий хүрэн хүдрээс өөр юу ч олсонгүй. Энэ лав зэс уулын эмэгтэй нулимс байх шүү гэж хожим нэг хүн таасан гэдэг. Стефан тэр үрлэн чулууг худалдаж борлуулсангүй, гэрээхэндээ ч хэлсэнгүй. Нуусаар явж хатгаад өгдөг байна шүү. Зэс дуулын эзэгтэй гихч ийм л эзэн байж тээ. Түүнтэй муухан гэр учруул гаслан зовлон амсдаг, сайн хүнд ч баяр баясгалан баг ийм л өгөөж хөө эзэн байж тээ.